Миний хүү барианда ороод унтсан. Тэр хооронд жоохон шилдэрж авъя да, тийм ээ. За, гоё дууд болох уу? Ямар дууд болох уу? Зөвхөн сахалтын нагуур энэ болохгүй. Шүлэг унших уу? Би та нарт би фэнүүдтэй шүлэг уншиж үгүй заа юм. Шүлэг уншиж үгүй. Би өөр ямар шүлэг цээж мэддэг юм бэ? Ээжийн тухай шүлэг үү? Хүүхдийн тухай шүлэг. Хайрын тухай шүлэг үү? Соёл урлагийн сургуульд анх конкурс тагтаа уншижсэн шүлгээ уншиж үгүй л доо. Зохиолч Чимцээ. Санахын түмэн шүтэлцээ. Эмгэн буурал буйлаа эгэр дуудсан эгэрхэн ботгоны нүднээс бөмбөрөх нулимсыг ажаад өөрийн ирэхгүй эжим нь хөхөө гарган алдаж өрөвч цайлган сэтгэлээ адгуусанд хүртэл дэлгэж суухдаа хүний хүүхдүүд ирж болоод байхад миний хүү яасан бол доо гэж бодхоос тайван буурал эжимийн сэтгэл тавиур зуухны ам шиг давчуу санагдаа болоодаа хөөрхий. Ардын дууны амтанд орж дээ муу хөөчин айлын азайг ам нээж хуучлагад ууж суусан аягтай цайндаа ургасан дүрийг минь үзэж цас будартал санаа алдаад жилдээ ганцхан оддог чөлөөндөө ирэхгүй юм да гэж надад ууралсан уураа удаах дүүд минь гаргаж гарч орохдоо сарвчилж хүндийг шимэртэл ширтэж хөхөө самардтал санаа болоодаа эжим. Нараар инээсэн нутагтаа дуугаар хөлгөлж очоод надаар цангасан ижинхээ сансан сэтгэлийг дэвтээж алдуул морийг аргамжилж айлын азайг уйлтал цал буурал гизэгний тань ширхэх тоолонд дуулж өгье доо үрчин. Баярлаа. Энэ шүлгийг уншаал соёл урлагийн сургууль тэмцэж байлаа. Дараа нь дүү маань конкурс тагтээ бас уншиж байлаа. Сайхан шүлэг шүү. Хавра би чамайг удаан хүлээ хачин ихээр гуйних болно. Нүцгэн модод гадаа гансран чичрэн хөлж нүүдлийн шувуудын сураг алгаа. Дурлал би чамайг удаан хүлээж дуугүйхэн гунж явах болно. Үгийг мэдэхгүй байна. Дан би хинтэй ч учирч болно. Гэвч чамтай анх танилцсан би бинээ бурхан мэд хайрлсан. Гэгэн хайрал тэр байсан. Би чамд хайртай гэж анх. За одоо камертай хамтлагийн би хинтэй ч учирч болох байсан гэдэг дууг хамтдаа дуулцгаая. Одоо эхлээд баах. Би хинтэй ч учирч болно. Гэвч чамтай анх танилцсан. Би бинээ бурхан мэд хайрлсан. Гэгэн хайрал тэр байсан. Одоо болдоо. Би чамд хайртай гэж анх твэрсэн. Бид хоёр тэрүүгээ сэтгэлээсээ хэлсэн. Орчлон хагаарсан ч бид хоёр хагцахгүй. Оройчин бид ингэж байсан. Одоо юм мэдвүлээ. Шөнийн саран бид хоёрыг гэрэлтүүлж
Шөнийн одод бид хоёрыг шивнэлдээ. Сэвшээ сайлах бид хоёрыг үснэ. Сэрүүн зүд байжтэй энэ уучраа. Нэг л битгэд хоёр тийшээ нисээ. Нэвсийгээд энэ дэлхий үлсээ. Айны замдын дүү олон салаатай. Амьдралд хүлтэй байд мэдсэ. Салж нийлдэг ховоо имэл байдаа. Санаагаар болдгүй амьдрал имэл байдаа. Хайрын орчлоонд авах гэх юм зөндөөч. Анхны хайраа энэ насан туршдаа хайрлаа. Мэдээ ах найлын дуул юм мартчихжээ. Эй ватсан. Одоо хипхоп дуулж үзье. Хор воёртон амьдрал дээрээ зовлон жаргал гэж яарахын хүн шиг амьдрахын тулд хэдүүлээ. Хар цагаан билээ чинь гар. Хар цагаан гэдэг заяа. Клик бум хар цагаан. Хор воёртон амьдрал дээрээ зовлон жаргал гэж яарахын хүн шиг амьдрахын тулд яах ёстойг мэджинээрээ хийж хос мөрөөдөж явсангүй би хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлсэн. Амьдралын замыг гэрэл түүсэн, эрэг цүүлсэн. Дэлхийг бүслээ докторгоо бас харанхуу. Хүн төрлөختөн амьдарч үхэн төрөн сэрэг бас жахуу. Өглөөс амжиж jas жаргал руу хүрэхээр алах нь ярангуу. Заримдаа нарангийн, зарим нь гутран бас залхуу. Тэгш биш хүний амьдралын важин бас таамал юм да. Бүгдийг өгчөөд өглөөс айдган жаамал юм да. Төрхөөс өөхөх хүртэл жаамал юм да. Ганц л жаамал юм да. Гутархал юм да. 30-аад насны бронхит хацаад хурцаас асуудал хүн чанар сэтгэлийг минь сэтжиж бодлыг минь хийсгэж гимнүглийг минь уучлөршөө гэж бурхны өмнө шөнөөр өглөө аг нарангийн хүлэн орондоо хөрвөөн амьдрал болохоор гэхдээ амьдарч байгаа бор бусдадхоор хийхгүй бор юу дүглээ үг нь мартчихжээ. За одоо гар гэдэг дуу. Өглөө боосч нуугдсан нүдэ гараараа нухна. Энэ бол зөвгий. Өглөө боосч нуугдсан нүдэ гараараа нухна. Давсаг жижигэн сандд гараараа шүйлгэн. Нүгдүүлээ. Үргүптэд ч амьдрал мартчихжээ. Бусдыг магтгч надад ирэхийг хуруу заяаж, бусдад заа гэж надад долоовор заяаж, үдсэнд үзүүл гэж дунд хуруу заяаж. Ятсан навшиг чамд гэж ядам хуруу заяад. Өдлөө жиш гэж чигчих хуруу заяад. Оршиж бүгдийг хий гэж хоёр гарн заяад. Атгаж нударгалах шаардлага гар надад хаяа. Аавын хүүтэй адилхан эр хүний заяа. За энэ хэсгийг мэдэж байна. Эр хүний заяа. Гар. Хүнэ байсан хүмүүсээр хогийн сав мэтүрсээ. Хосо хүсэж тэмүүлсээ хөөрхи гэмэр болохгүй. Би эвдүүлээд кагийн гоё. Би гэдэг голмо зуршил бигийн ардэ өсөг нэмчил тэр нь оршил болж гисэн хаалганы түлхүүрээрээ нүдийг энэ ертөнцийн гэрэлтгийгээ бити бүди хүнэ байсан хүмүүсээ. Эвдүүлээд амьдрах утга алга гэж төв тавилангаа хараа хуу зовсны эцэцээх эсвэл за үгийг мартсан байна. Ми бронуда. Одоо гадаа бороод усэлж байна. Одоо зохиосон. Зохиогч нь байхгүй. Зохиогч нь би өөрөө. Яг одоо намын алгар өдөө ямар гоё байгаль би хэвтэж байгаа юм бэ. Хайртай хүүгээ дагуулаад, хайртай ээжигээ дагуулаад, хамгийн гоё агаарт бид гурав зугаалж байна. Намрын үлрэл би дуртай, ягаад гэвэл хорвоо ертөнцид намар би ирсэн. Намрын охин байсан, намрын бүсгүй болсон. Одоо бол намрын ээж болсон. Монголын байгаль үнэхээр сайхан,
Монгол нутаг үнэхээр сайхан. Гэхдээ Монголын нийслэл хот Улаанбаатар болохог шүү. Хотон хогол биш л дээ. Гэхдээ удирдах байгаа хүмүүс нь үнэхээр новшин тэнэг матар эргүү дагзнууд байгаа юм даа. Тийм болохоор өвөл болохоор ээжүүд хүүхдүүд бүгд утаанд хордож хаашаалагаар явах вэ? Хаашаа халуун орон явах вэ? Хаашаа утаагүй газар явах вэ гэж мөрөөдөж хаашаач хамаагүй боломжтой газар лууга явдаа. Хэрвээ тэгэхгүй бол хөөрхөн үрсийн минь хамар уушиг эрүүл мэнд үгүй болно. Хачин муухай шуналтай харновшнуудаас болж хөөрхөн тэд минь эрүүл мэндээ алдаж байна. Ээж болгоны хүсэл мөрөөдөл хүүхдээ эрүүл байлгах. Ээж болгоны хүсэл мөрөөдөл эрүүлийн аз жаргалтай амьдрал. Аавууд ч гэсэн хүсдэггүй биш хүсдэгдээ тэр. Ажил гээд завгүй байдаг болохоор дандаа ярьдаггүй байхаа. Хөөрхөн хүүхдүүдээ агаад гаргаад хөөрхөн хүүхдүүдээ эрүүл өсгөөд хүн шиг хүн бүтээх нь ээж бидний зорилго. Их орондоо энэ ертөнцийн энэ нийгэмдээ ээж гэдэг нэрийг авсан болохоор ээж бид чинь эрүүл саруул ухаалаг хүүхдээ өсгмөр байна. Яа би ч бараг дуудны зохиолч юм биш үү?